Дөрөв төгсаатан бол Монголын нуус товчоонд бичигдснээр Чингис хааны алтан ураг Дуваа сохрын эрэлхийг 4 хөвгүүн дөрвж яваад дөрөв төгсаатан болжээ хэмээн бичиглэн үлдээсэн домгоос улбаатай. Дөрвөн сум 1956 онд байгуулагдсан 65 жилийн түүхтэй Ховд аймгийн хамгийн отхон сум бөгөөд 412.8 мянган га нутаг дэвсгэртэй 3200 хүн амтай нийт хүн амын 98%-ийг дөрвөд ястан эзэлдэг дөрвөн ордын гол ястан билээ. Үзэсгэлэнт хатан харуус нуур, хар нуур, далай нуур, чон харайхын гол, хайрхан сүрлэг алга уул мэрэгэн хайрхан, чаргад ургад аргалан сэрийн улсаа шүтэж, үеийн үед нүүдлийн малаж хуугаа эрхлэн эцэг өвгдийн нутагтаа эзэн сууж ирсэн баатарлаг түмэн билээ. Дөрөв төгсаатан бид дахин давтагдашгүй ахуй соёл, ёс уламжлал, зан заншил, хил аялгын өөрмөц сонслогтой ард түмэн юм. Дөрвөн сумын орон нутгийн судлах танхимд дөрвөн төрлийн бүртгэл мэдээллийн санг соёлын үеийн 5 аль савын хүрээнд жилээс жилд баяжуулаг хөтлөж ирсэн. Үүний нэг болох соёлын бие тус үеийн бүртгэлд 66 өвлөн уламжлагчийн болон үеийн талаарх мэдээллийг цаасан бүртгэлээр фото, зургаар, видео бичлэгээр баримтжуулан хадгалсан байдаг. Мөн түүхийн үйл хөдлөх дурсгалын цахим бүртгэлд 36 үйл хөдлөх дурсгал бүртгэгдсэн бөгөөд аймгийн хамгаалтанд 8, сумын хамгаалтанд 28 бүртгэлийг авсан байдаг. Соёлын хөдөлгөөний төв буюу Музей үзмэрийн бүртгэл мэдээллийн санд 122 дэсийн дугаар бүхий 423 хөдлөх өв бүртгэгдсэн бөгөөд иргэдийн гар дээр байгаа хөдлөх өв буюу үнэт төвийн каталог гаргаж 112 өвийг холбогдох мэдээллийн хамт баримтжуулан хадгалж иржээ. Энэ бол дөрвөд түмний соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сан юм аа. Дөрвөн сумын орон нутгийн судлах танхимд 68 дэсийн дугаар бүхий 261 төрлийн үзмэр байдаг. Манай танхимын нэгэн чухал хэсэг бол ховор олдрын болон юм. Энэхүү болонд маань 1996 онд Сербагийн нутгаас олдсон Арслан зааны ясны олдор хадгалагдсан байдаг. Аливаа ястан угсаатны гаднаас нь хараад ялгаж таних ганц зүйл нь хувцас хэрэглэл байдаг. Дөрөв угсаатны хувцасаа энэхүү болондоо хадгалсан байна. За баримтат үеийн болонд нутгийн уран бүтээлчдийн бүтээл, өвлөн уламжлагчдын үеийн бичлэг бүхий касет, CD, тэргүүний баг баргуудын дарцаг, дууны дэвтэр зэрэг бичиж баримтжуулан үлдээсэн зүйлсийг хадгалсан байдаг. Байгалийн болондоо хараас нурагчмын ургамал амьтад түүхэн үйл хөдлөх дурсгалыг танилцуулсан байна. Дөрвөн суманд амьдардаг ан амьтан загас шуудын төлөөллийг чихмэл хийж байршуулсан байна. За уламжлалт тоглоомын болондоо 18 төрлийн тоглоом бүхий энэхүү болон байгуулсан оюуны болоод оюнсан мөн ардын уламжлалт тоглоомуудыг энд байршуулсан байгаа. Хүүхэд залуучуудын маань чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх одоо нэгэн боломж юм аа. За энэ бол бид бүхний соёлын өвдийн нэг өнөөс мөн блэ. Дөрвөн сумын соёлын төвөөс 2021 онд соёлын үеийг хамгаалах хөгжүүлэх талаар 2 томоохон ажлыг санаачлан зохион байгуулсан байгаа. Үүний нэг нь дөрөв төгсаатны гэр музейг байгуулж иж бүрнээр нь ашиглалтанд хүлээн авсан явдал. Хоёрдугаарт нь дөрөв төгсаатны хувцсыг нийтийн хэрэглээ болгохын 3 сарын аяныг зохион байгуулад энэ аяны хүрээнд Улаанбаатар хотоос үндэсний хувцсны оёдлын цехийг урьж ирүүлээд 3 сарын турш 70 орчим хүмүүст угсаатны хувцсыг урлаж хувцастай болгосон явдал юм аа. За энэ гэр музей маань орон нутгийн хөгжлийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 54 одоо нэр төрлийн үзмөр бүхий 4 хантай иж бүрэн 4 гэр бий болсон байгаа. За энэ маань нүүдэлчдийн соёл иргэншлийг суурин соёлтойгоо зэрэгцүүлэн оршуулж, хослуулан хөгжүүлэх стратегийн зорилго маань биелэлээ болж байгаа. Энд хэдийд ямар ч хүн ирээд галаан түлээд бурхан шүтэнэн залаад цай унд хоол цайгаа хийж идээд унтаж амраад уламжлалт тоглоомоо тоглоод айраг цагаагаан боловсруулад морион тохож имээлээ тэмээгийн тохоод ачлаг уналгандаа хэрэглээд хөдөөжхийн бүхий л ажлаа хийгээд явах хүн энд амьдраад явах бүрэн боломжтой ийм гэр байгаа. Ингэснээрээ дөрөв төгсаатны мартагдж байгаа язгуур нүүдэлчний соёл иргэншлийг сэргээж хадгалан хамгааж үлдэх энэ зорилго маань биелэлээ болж байгаа юм аа. Энэ маань бид бүхний дуусаж дондршгүй соёлын үеийн нэг мөн билээ. Дөрвөд цан олон уламжлалт зан үйлийн болон язгуур урлагийн дондршгүй ариун баялаг сантай авьяас билэгт ард түмэн билээ. Дөрвүүдийн аман илэрхийллийн төрлөд болох өрөөл магтаал, аман яриа,
Угсаатны бие биелгээ, ардын бүжиг. Ардын морин хуур, эхлийн татлага, хөөмийн хархираа, туйл хайлах. Ардын хөгжим, угсаатны уртын болон богино дуу зэрэг нь өв дээдсээс өглөөлөн үлдээсэн өв их эрдэнэ ном билээ. Дөргөн сайхан утаг минь